Бид тэгэхээр та бүхний үтсэн энэ мэдээгээр хүүхдүүд аавтайгаа хамт байж чадахгүй байгаа асуудлыг сурвалжилсан бол дараагийнхаа мэдээгээр ээжийн хайрыг амсаж чадахгүй, тэр бүхэл олон жил уулзаж чадахгүй байгаа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг хөндөж байна. Ээжийн хайрыг юу ч орлож чадахгүй гэдэг. Тэгвэл хорхол эдлэж байгаа эмэгтэйчүүдийн ард үлдсэн үр хүүхдийн эр орчим хувь нь амьдралын баталгаагүй орчинд өсөж торнож байгааг тогтоож байна. Хүний эрхийн үндэсний комиссийн манай улсад ганцхан байдаг 407 дугаар анги эмэгтэйчүүдийн хорих дээр ажиллаж байна. За өнөөдөр энд ял эдэлж байгаа ээжүүдэд буюу эмэгтэйчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулах юм өдрөлгийг зохион байгуулж байгаа юм. Удаан хугацаанд хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй, тэр байтугай сургийг нь ч сонсоогүй олон ээж өнөөдөр хүүхэдтэйгээ уулзлаа. Их хүрсэн энэ уулзалт цаг минутанд баригдлагүй бүтэн өдөр үргэлжилсэн юм а. Би одоо энэ хүүхдтэй 2005 оноос хойш уулзаагүй. 2005 оны 9 сард энд би орсон. Тэрнээс хойш одоо хүртэл уулзаагүй жаад ингээд их хүр хоёрыг уулзаж жаад маш их баяр. 8 жил өнгөрсөн. Тий 8 жил өнгөрч байна би. 8 жил 6 сар болж байна. Би одоо надад үлдэгдэл хугацаа бол 2 жил 6 сар л үлдэж байна да. Миний дээгүүр хувьд ээжтэйгээ ер нь хэр удаан уулзаагүй вэ? Зөндөө олон жил уулзаагүй. 5 дугаар ангид гэж хэлсэн. Тэрийг би сайн мэдлээ 5 дугаар ангид байгаа гэж. Одоо ингээ харж байгаа ч яах тэгэл эрүүл саруул хөл гарна бүтэн ингээ байгаад нь л яг би баярлж байна. Гараад ямар ч л гэсэн тэгэл өгч чадаагүй хайраа өгнө л гэж боддог шээ. Ээжтэйгээ уулзаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь бага насныхан байсан юм а. Гэтэл эдгээр хүүхдүүдийн сургийг гаргах хүндрэлтэй байсан байна. Нийт ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн өр хүүхдийн эр орчим хувь нь амьдралын баталгаагүй нөхцөлд өсч торнож байгааг хэлж байлаа. Яг ял ногдуулаад 20 хал ногдуулаад явуулахад тэр ард нь үлдэж байгаа хүүхдийн асуудлыг шийдэж чадж байгаа мó тэр хүүхэд хаана үлдээд байгаа хаана байгаад байгаа гэдэг асуудлыг бид нэр судалсан юм. Тэгээ аваад үзсэн чинь үндэ шүүхийн шийдэх тогтоол хүүхдийн асуудлыг шийдэлгүй орхидог юм байна. Үндсэндээ 10 орчим хувь дээр л асран хамгаалагчийн асуудлыг шийдсэн байт. За заримд нь засаг дарга дээр заримд нь ах дүүд нь үүрэг болгож шийдвэрлсэн байгаа. Тэгэхээр цаатлын 90 орчим хувь нь одоо орчим хувь дээр эрсдэл бий болж байгаа байхгүй. Өнөөдрийн уулзалтанд ирсэн хүүхдүүд юм бол ихэнх л асрамжийн газарт байгаа хүүхдүүд байна. Тэгэхээр нөгөө асрамжид байгаа усуд бол хаана байгааг нь мэдэгдээд байгаа байхгүй. Асрамжаас гадар байгаа хүүхдүүд нь хаана байгааг мэдэгдэхгүй. Эмэгтэйчүүдийн хорих ангид өнөөдөр 350 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Тэдний үр хүүхэд болон ерөн цаашдаа эмэгтэйчүүдэд ял онохдоо ард үлдэх хүүхэд амьдралын баталгаатай байна уу үгүй юу гэдгийг анхаарахыг хүний эрхийн комиссоос тусгайлан асуудал хөндөх юм байна. Мөн бас нэг асуудал байгаа энд хоригдож байгаа жирэмсэн эхчүүд хүүхдээ шоронд төрүүлж торниулдаг. Нэг ясандаа хүүхэд ялтнуудын дунд хорвоод мэндэлж хамт өсөж байгаа нь хүний ёсноос гажсан зүйл гэсэн шүүмжил их байдаг. Тэгвэл энэ асуудал шийдэгджээ. Нэг 12 няраа хүүхдийг байрлуулах хэмжээний барилгыг бид нэр одоо санаачлаг гаргаж барьж ашиглалтанд оруулсан. Одоогийн байдлаар бол 5 хүүхэд байгаа манад. Няраа хүүхдтэй эхчүүдийн байр энэ ард харагдаж штэ тий. Тэгэхээр хорихын зооноосоо гарцсан байна гэсэн үг. Энэ одоо хүүхдүүд хүн бол төрсэн цагаас эхэлж төв хүчигддэг хүний. Тийм учраас одоо энэ ихтэйгээ хамтан шорон дотор байхын зохимжгүй юм гэдэг байр суурнаас хандаж энэ ерөнхий газрынхаа удирдлагуудад асуудлаа тавьж байгаад шийдвэрлүүлсэн. Ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн хувьд ихэнх нь байнгын дарамт хүнд нөхцөлд амьдардаг байна. Үүнийгээ дийлэхгүй төвчээр нь алдагдаж гэмт хэрэг үйлддэг тохиолдол их байдаг байна. Тиймээс хоригдож байгаа эмэгтэйчүүдийн хамгийн их санаа зовдөг зүйл бол ард үлдсэн үр хүүхэд гэдгийг тэд хэлж байлаа.